Тэгэхээр энэ органик хүнс гэдэг чинь бол өнөөдөр ирээдүйд чиглэсэн маш том хэрэглээ болцсон байгааг бид нар өнөөдөр ойлгоод ингэж явах юм бол тэр 50 сая мал дээрээ түшгэлсэн гаднаас хараад тус өөртөө үнэ тогтоож чадсан ийм эдийн засгийг бий болгож чадах байхгүй. Гачаа гарахад хүнтэй байгуул аялал жуулчлалаа хөгжүүлдэг. Тэгээ жуулчаа орж ирэг. Тэгээ тэрэндээ өгөөдэй. Тэгээ малынхаа арьс шир түүх хийдэ цүнхнээ бугын цагаа аныхаа оосрыг авахвал бүгдийг хийлдэ. Ноос ноолороо боловсруулдаг үйлдвэрүүдэд сэргээлдэ. Ингээд явах юм бол миний зөвхөн хөгжлийн загварыг одоо тодорхойлох юм бол би хөдөөж хөнгө болдроор малж хөдөө түшгэлэх хэрэгтэй. Аялал жуулчлал тийм энэ загвар гэж. Би бол ингэж бодож байна. Нэгдүгээр загвараа зөв тодорхой. Хоёрдугаарт бол бид нэр бодлого төлөвлөлтөд хөгжих хэрэгтэй. Одоо бол эмх цамбрааг байна шүү дээ. Тэргүүлэх ач холбогдолтой бодлого нь юу? Тэрийг ямар хугацаанд хэрэгжүүлэх юм? Ийм эдийн засгийн ямыг хийгээл бид нар бөө юм болж байгаа эдийн засгийн хөгжлийн юм ясна нөгөөдх нь зам барьдаг юм болол ингээл тусгацсан. Ач холбогдлыг байхгүй болгосон. Эзнээ болоогүй байхгүй. Тэгэхээр бид нар хөгжлийн бодлого төлөвлөлтөд юуг бий. Гэхдээ тэрийг хэрэгжүүлдэг байхгүй. Тэрийг зөрчичүүл зүгээр л нэг цалингийн торгуул ажлаас халагдах юм байдаг. Тийм учраас энийг хуулийн дагуу хэрэв бодлого төлөвлөлтгүй хуулиас гажуул яах юм гэдэг тэр эрх зүйн орчин бий болгож өгвөл бид нар богино хугацааны дунджиг урт хугацааны бодлого төлөвлөлтөд явдаг болох хэрэгтэй. Энэ хоёр дугаар тэгдэх ёстой ажил. Энийг мөрдлөг болгох цагт бид нар хөгжиж чадахгүй. Гурав дугаарт одоо бидний хийх ёстой юм бол мэрэгжлийн засгийн газартай болох хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол мэрэгжлийн хүн салбарын сайдаар томилогддог болох хэрэгтэй. Тэгээд тэр салбарын яам нь өөрөө дандаа мэрэгжлийн аппарат байх хэрэгтэй. Мэрэгжлийн бус сайд очичоод тэгэл тэнд одоо мэрэгжлийн бус баг дагуулж ирэл ингээд самраад байгаа шин төрөө самраад байгаа байхгүй. Салбарын ажил унж байна тийм ээ. Салбарын ажил нь улсын ажил унж байна. Улсын ажил унахаар яг хямарч байна. Тийм учраас 3 дугаарт бол мэрэгжлийн яамдтай болох ёстой. Дөрөвт хүний хөгжлийн асуудал. Зөв ёс суртахуунтай. Боловсралтай, хэрсүү иргэдтэй болох ёстой. Энэ төрийг хийх ажил шүү дээ. Ийм 4 зүйлийг бид нар хийж чадах юм бол Монгол орн хөгжинө. Тэрнээс шүү гэдгийг одоо манайхын хялбархан сэтгэхэд шүү дээ. 50 тэрбум доллар байвал бид ингээ хөгжүүлчихнэ гэж тийм шээ. Эхлээд тэр хөгжүүлэх тэр бүтцээ машина бий болох хэрэгтэй байхгүй. Тэгжилээж тэр 50 60 тэрбум доллар чи олдог бол тэрийг зөв зарцуулдаг болно шүү дээ. Тэрийг зөв зарцуулдаг олдог механизм бий болгоё гэж бид нар яаж хөгжих юм бэ? Тэгэхээр ийм 4 зүйлийг бид нар нэн тэргуунд хийж чадах юм бол энэ манай тосхны хүн аим шиг тэгээ хамгийн их баялагтай хамгийн том газар нутагтай орныг авч явж чадахгүй гэж юу гэдэг юм бэ? Чи урд жижигхэн хот шүү дээ. Тэгээ энийг удирдах авч явж чадахгүй нэгд бол тэнтэй харамсалтай зүйл шүү дээ. Тийм мөртлөө одоо бид нар дэлхийд хамгийн ухаалаг Чингисийн удам гэж нэг тосгонч авч явж чадахгүй ч ингээд чижид дэлтэд дэж бид нар болохгүй шүү дээ. Яг нь өнөөдөр яг энэ одоо шийдвэр гаргагчид ярихдаа бол одоо үнэхээр ярих амархан, хийх хэцүү. За үнэхээр ингээд одоо хийх гэхээр үнэхээр энэ өнөөдрийн тогтолцоо за зарим хүмүүс бол үндсэн хууль яаж өөрчлөх хэрэгтэй, энэ засаглалч буруу байна гэл ингээд янз бүрийн шалтгааныг хилтгэлтэй. Буруу хайвал зөндөөлж бол олдсон шүү дээ. Ийм бүтцтэй, ийм парламенттай, ийм улс орнууд байж л байгаа шүү дээ. Гэхдээ хөгжөөлнө шүү дээ. Нөрөө болжлын зөвхөн амтай парламентын засаглалтаа хөгжөөлнө шүү дээ. Гэтэл бид нар яагаад хөгжиж чадахгүй юм бэ? Бидний ер нь үдийг таглаж байгаа юм бол мөнгө шүү. Зоосны нөхөр бүгдийг хараад байгаа нь бүх юм таглаж чаддаг байхгүй юу? Хүний хөгжлийн асуудлыг хүний чадахын асуудал